Vistas of Infinity гэж Журген Зевигийн номон дээр гарсан манифестийн талаар нэг сонирхолтой санаа. Журген Зеви өөрөө яг астрал ертөнцид явж байгаад нэг хостой таарад нөгөө хос нь гэртээ байшиндаа өрөөд тэгээд ярилцсан юм байна. Тэгээд энэ үедээ нөгөө гинт аяхтай цай ширээн дээр гаргаж ирээд цай уугээд тэнгүүд энэ нөгөө ямар хялбархан ингээд нэг аяхтай халуун цай гаргаад ирж байгаа манифестигэд гаргаад ирж байгаа гэдгийг хараад Журген Зеви гайхаад тэгээд яаж ингэж одоо нэг юмсыг ингэж хялбархан бийжүүлээд байна гэд асуусан. Тэнгүүд нөгөө эмэгтэй болохоор одоо яаж ингэж нэг манифест хийж гаргах одоо олон дахин хийсээр хагаад энэ өөрөө нэг маш амархан болчтой юм шиг. Тэгээд төсөөллөө ашиглах тэгэхээр одоо нэг өөрийн хүсэл одоо тэгээд ийм гараж ирнэ гэж төсөөлж чадсан болвол тэр нь цаанаа нөгөө нэг universal energy буюу ертөнцийн энергийн урсгалыг чиглүүлдэг болж таарад. Тэнгүүд нөгөө энэ ертөнцийн одоо нэг Акаши рекорд гэж бас нэрлэдэг байгаа мэдээллийн сангаас одоо бас яг ямар хэлбэрийн зүйл материалжуулах гэж байгаа вэ гэдэг бас нийлээд одоо тэр акшн зуур тэр хүсэж байгаа зүйл нь яг өмнө гараад ирдэг тийм. Тэгэхээр энэ нэг тийм юу үсгэж байгаа. Одоо нэг channel буюу нэг сууг энергийн урсгал, мэдээллийн сан энэ төргээд энэ бүхнийг өөрийн нөгөө нэг intent буюу хүсэж байгаа зоригдол гэдэгтээ нийлээд тэгээд манифест хийгээд гараад ирж байгаа. Тэгээд энэ өөрөө байнга одоо нэг дахин хийгдэх тусам энэ нөгөө нэг үүссэн channel сууг нь илүү одоо нэг smooth буюу одоо улам хэлбэр ашиглах боломжтой болдог юм шиг. Тэгээд одоо манифест хийж байгаа зүйл хүн өөрөө ингээд зөвхөн хүссэн одоо нэг зориудаар гэхээс гадна бас нэг unconscious mind буюу нэг subconscious далдах хумсарт байгаа зүйл бас автоматар нэг манифест хийж гарч ирж байгааг бас Журген Зеви бас анзаарсан юм. Өөрөөр хэлбэл одоо ямар нэг байдлаар далдах хумсарт байгаа мэдээлэл бас автоматар одоо нэг цаашаа хүн өөрөө мэдлэггүйгээр одоо нэг эргэн тойрондоо бийжүүлэхийн тулд цаана нэг бас нэг channel мэдээллийн сан гэдэгтэй автоматар холбогдоод тэгээд яг астрал ертөнцийн эргэн тойронд нь эсвэл яг өмнө бийждэг тийм зүйл. Тэгээд mid level ертөнц буюу астралын дунд төвшөнд болохоор нэг spirit energy, агаар дах spirit energy гэдэг нь илүү их дээрээс нөгөө нэг яг энэ дунд ертөнцид гарч исэн хүмүүс нь бас нөгөө илүү low energy гэдэг зүйлтэй нэлээд aligned болцсон. Тэнгүүд lower level astral world нь болохоор одоо агаар дахь spirit energy нь бага, дээрээс нь хүмүүс өөрөө нөгөө нэг одоо нэг low energy одоо universal law гэдэг зүйлийг нэлээ таниагүй одоо нэг тэрийг subconsciously яаж нэг ашиглах гэдгийг одоо нэг хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл бараг нэг ойлгож аваагүй болохоор manifest гэдэг зүйл яг low level astral world нь илүү хэцүү байдаг болж таарад байна. Манифест дээр бас яг нэг тийм одоо хүсэж байгаа зүйлээ ингээд нэг төсөөллөөрөө эхлээд оюун ухаандаа бийжүүлчихэд тэрийг одоо нэг шууд тавьж уулдаг letting go гэж яриад байгаа.
тэр нь өөрөө одоо нэг яг ертөнц дахны одоо энергийн урсгалтай очиж холбогдохыг нь яг эхлүүлж байгаа процесс юм уу та.